Peppa сансарт. Peppa таараа хаана? Үнэндээ энэ юм блэ? George тий. Өнөөдөр цэцэрлэг дээр сансар окторгын өдөр болно. Тэн мама амтээ. Гөрөөс. Гөрөөс тий. Гөрөөс. Яг үнэ. Peppa болон түүний найзууд ихэд догдолж байна. Сансар окторгоо гэж юу болохыг мэддэг зулцаг байна уу? Энэ ба. За тоор мэдхөө. Чаттай гөрөөс асуу. Сансар окторгоо хаана идэв лээ? Тэнгэр дээр идэв тий. Сансар окторгоо бол их дэлхийн агаар мандлаас цааш орших ертөнцөг гэж зааны тугал Эдмонд хэллээ. Эдмонд хаана? Энэ заан биш тий. Эдмонд бол цэцэрлэгийн ухаантнуудын нэг л дээ. Эдмонд үнэхээр зөв хэллээ гэж хатагтай гөрөөс хэлдэг. Энэ дүүнэн тий. Өнөөдөр бид сансарт байдаг нэг зүйлийн талаар ярилцах болно гэж үргэлжлүүлээ. Царуу гэж зулцгноо тагшралдав. Тийм ээ гэж хатагтай гөрөөс хариуллаа. Таран дээр амьдарч болох болов гэж Дэний гөрөөс сануулчихгүй. Яагаад болохгүй лээ? Учир нь хаан төс байхгүй, тоглох газар байхгүй. Тийм өөр юу байхгүй лээ? Өөр ус байхгүй. Ус авахгүй тий. Бас амьсгалж чадахгүй. Амьсгалж чадахгүй тий. Агаар авахгүй тий. Ус авахгүй болохоор чи яах вэ? Аман цангаад үхэн. Чи аман цангаад амьдрах боломжгүй үхэн тий. Бүр ингэ. Бүр ясан гараад үхтэн. Тийм бүр хатаад тий. Тэгэх боломжтой. Гэхдээ чи хүчил төрөгч, уус ба бусад маш олон зүйлийг авч явах хэрэг гарна гэж хатагтай гөрөөс тайлбарлаа. Саран дээр шалбарт үсэрч тоглож болох уу гэж Peppa асуу. Яагаад болохгүй лээ? Учир нь нөгөө бороо орохоор салбай гардаг. Тэгтэл саран дээр яах вэ? Ингээд амьдарч саран дээр бороо авахгүй шүү дээ тий. Саран дээр юу хийж болох юм бэ гэж Peppa шалгав. Удахгүй олж мэднэ. Яагаад гэвэл бид өнөөдөр гэж хатагтай гөрөөс тайлбараа өргөжлөдөг. Гинэ. Бүгд үсрээд. Бүгд үсрээд тий. Бүгдээрээ сар руу явна гинэ. Петра оног орлоо. Яг ч тийм биш л дээ. Гэхдээ бид сансар судлалын музей руу явна гэж хатагтай гөрөөс зарлав. Хөөх гэж зулзуунууд дуу алдлаа. Музейд та нар сансрын нисгэгчдийн хийдэг дасгал сургалтыг хийж үзэх болоо. Саран дээр алхахад ямар байдгийг мэдэж авна гэсэн үг гэж хатагтай гөрөөс хэлв. Гайхалтай гэж зулзгууд баярлан дэвццгээ. Тэдний сансар судлалын музей руу авч явахаар хатагтай туулаа ирлээ. Дэни би тийшээ автобусаар биш сарнаа явагчаар очих хэрэгтэй шүү дээ. Бид хэр удаа явах вэ гэж Peppa асуудал. Чамааг альмаа идэ дуусгаад л оччихно гэж хатагтай туулаа хариуллаа. Хатагтай гөрөөс харин хайж өөр машин суугаа явж байгаа юм болов. Би альмаа идэ дуусчихлаа шүү дээ. Тэгэхээр бид ирчихсэн гэсэн үг үү гэж сүүлийн хураг хашгирав. Хатагтай гөрөөс юм тийм биш тэнцээс утсан биш. Бүгдээрээ хатагтай туулаад дуулж өгвөл яасан юм бэ гэж хатагтай гөрөөс санал гаргав. Харин ямар дуулах вэ? Дуулах гэд хатагтай гөрөөс бодчих амжаагаар л зулзуунууд өгч дуулдаг лээ. Бид бүгдээрээ луу явж бай. Саран дээр бид хизээнийг хүрэх юм болдоо. Химээ дуулж эхлэв. Музейд хөрөн хүртэл тэд хатагтай туулаа зориулан энэ дууга дуусаар музейн үүдэнд хүрээд зулцгууд жинхэнэ сансрын нисгэгчтэй таарлах нь тэр бол өвөө туулаа. Залуу сансрын нисгэгчд минь сайн байцгаана уу гэж тэр мэдчилв. Өнөөдөр хийх дасгал сургалт та бүхний сансар давж хуучиртай. Нилээ досолж мэдгч түүнийг даваад гарчхал юм бол саран дээр алхах ямар байдгийг мэдэх болно гэхэд зулцгууд бүгд гэж хашгирав. Бүгд сансрын хувцас гутал бусад хэрэгсэл хурдхан шиг өмслөө. Зулцгууд бэлэн болмогц одоо сансрын хөлөгтөө суух цаг боллоо гэж туулаа байдаг дүү. За тэгээ 5 4 3 2 1 хөөрөөд гэдэг тий. Гэж үгүй зүгээр явж шít. Энэ гэхдээ хөөрөөд гинэ. Үзүүлэн болохоор ингээд доогуур ингээд явж байхгүй юу? Хөөрөөд гэж бяцхан сансрын нисгэгчд хөөрөөд гэд ингээд тий уулын дээшээ хөрөх ёстой шүү дээ. Чи хөвтэйгээр яваад байна. Яаж ч юм. Ингээд зулцгууд өвөө тулаа хамт үүрэг гүйцэтгэхээр нисэж одов. Сар хөрөх замд өвөө тулаа Нарны аймгийн олон гаригийн тухай зулцгуудад ярьж өгөв. Бод, сугар, дэлхий, ангрог, бархас байд, санчор, тэнгэрийн ban, ангрог яг энэ ч байхгүй. Далай бангаас гадна одоо гараг дэлхийн ban байна гэж тайлбарлав.
Одоогоор онгорог гариг дээр роботууд газарсан боловч нэг ч хүн бууж үзээгүй байгаа гэж тэр хэллээ. Жорж маш анхааралтай чагнаж байснаа онгорог гэж амандаа бовтно. Донслоо. Донслоод бид саран дээр газарлаа гэж өвөө туулаа зарлаад одоо саран дээр алхах ямар байдгийг үзэх цаг боллоо доо. Бясхан сансрын нисгэгчид минь сансрын хөлгөөсөө гараад ганцхан жижигхэн алхам хийгээд үзтээ гэж зааварчлаа. Тэгтэл яадаг вүлээ? Пеппа бас найзууд нь жижигхэн алхах гэтэл асар том хараагаад өргөлөө. Тэд өвөө туулаа бүтээсэн татах хүчний эсрэг резинд холбогдчихсан учраас тэр шүү дээ. Тэгээ бүгд гэж хэлээ. Агаар дээр нисээд байна те. Зулцгууд дээш доош үсрэн маш хөвгөлтэй байв. Тэс саран дээр дуулахыг манд сонсоорой. Бид саран дээр алхаж байна. Химэн ахин дахин дуулаа. Пуюн 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 пуюн. Гэжиндээ үсрээд агаар дээр хөө гэж Пеппа хадагтай хөрөөсний толгой дээгүүр хараахтай хэлв. Татаггүй. Тийм байна тий. Харан дээр алхах янзтай юм аа. Гэхдээ дээш доош ойж үзэх бүр ч илүү хөвгөлтэй юм байна. Тийм байна. Гэж тэр баярлаг. За одоо их дэлхий рүүгээ буцах цаг боллоо. Зулцгуудаа гэж өвөө туулаад дуудлаа. Бид зулцгууд санаа алдав. Тийм. Их дэлхийдээ буцаж ирээ зулцгууд нэг л сэтгэл дондуур харин өвөө туулаа. Та нараа одол явдал үүгээр дуусаагүй гэдгийг санаарай. Энэ бол зөвхөн эхлэл төдий. Дасгал сургуультай тууштай хийгээд байвал та нар ирээдүйд над шиг жинхэнэ сансрын нисгэгч болж болно гэв. Тийм ээ, бид удахгүй жинхэнэ сар руу явнаа. Ха гэж дуулаа. Яваарай миний хөө за. Ирээдүйд сайн сургуультай хийж явъя шүү. Тэд автобусандаа сууж ингээд цэцэрлэгтэй хөрөн хүрлээ энэ дугаа дуусгаж байсан. Тансарт үнэхээр гайхалтай юм байлээ аваа. Би сансрын нисгэгч болоод өдөр бүр саран дээр үсэрч тоглоно гэж оройн Пеппа ярив. Харин Жорж өөртөө арай өөр зорилго тавьж тэр аманда ангараг гэж хэллээ. Ойлголоо. Тэгэхээр чи ангараг дээр хөл тавьсан анхны тойроо болох нь нэ гэж аав гахаа асуухад Жорж инээмсэглээ толгой дахин. Тийм саран цогоо яригч тээ. Тэр шөнө Жорж Пеппатай хамт ангараг дээр хөл тавьсан анхны тоороонууд болоод үсэрч дэвхсэн тоглож байна гэж зүүдлээ. Пүм. Эч хөө зүүдлээ саран дээр очих юм шүү. Болох юм уу? Би зүүдлэхгүй. Зүүдлэх юм уу? Зүгээр яг боддоор очмоор юм. Үнэнгээс очмоор юм. Сагараа агаас улс дахиад үлгэр өшөө. Тэгэхээр үлгэр өшөө та. За тийм.